Улсын хурлын дарга амар бясалгал нь намрын чуулган завсарсан хугацаанд орон нутагт ажиллаж иргэд олон нийтийн санал бодлыг сонслоо. Мөн намрын чуулганаар хилцэж баталсан хууль тогтоол нь улс орны нийгэм эдийн засагт хэрхэн үр дүнгээ өгч байгаа талаар танилцуулж байгаа. За энэ удаад Дундгов аймагт ажилласан байна. За энэ удаагийн парламент 30 жилийн турш улс төржиж гацсан Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжлийг удаашруулсан асуудлуудыг зөвшөлтлийн аргаар шийдэж томоохон зүйлийг урагшуулах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн нь том ахис дэвшлэх гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Гашуун цухад ганц мод чиглэлийн төмөр замын холбоотой асуудал. За энэ бас л одоо 20 жилийн хугацаанд улс төржсөн 2 нам парламентд суудалтай байсан нэгнийхээ бодлогыг эсэргүүцэх улс төрийн адвокат тавих ийм нөхцөл байдлаар асуудлаа шийдвэрлэж чадахгүй явж ирснийг сая зөвхөн энэ 126 та парламент зөвхөн намрын чуулганаараа хэлцээд баталчих чадчихжээ. Амар бясалгал нь таны. За түүнчлэн Улаанбаатар хотоос 265 км зайд орших Дундгов аймагт газар зүйн байршлийнхаа онцлог тулгуурлан нийслэл хот говийн бүсийн ханган нийлүүлэлтийн төв болон хурцтай хөгжих боломжтойг улсын хурлын дарга онцоллоо. Харин 100 мянга хүрэхгүй хүн амтай бүс нутагт төр хувийн хвшлийн түншлэлийн тухай хууль дэмжлэг үзүүлж чадахгүй байгааг аймгийн удирдлагууд нь онцолж байна. Эрүүл мэндийн өрсөлдөх чадварын индексээр 21-с 21-т явдаг гэдэг. Тэгээ 21-с урагшлаа гэхээр энэ хууль эрх зүйн зохицуултууд нь ийм саад учруулад байгаа учраас эрхэм улсын их хурлын дарга, улсын их хурлын гишүүд, манай говийн бүсээс сонгогдсон эрхэм гишүүд та бүхэн энэ асуудлыг шийдвэрлэхэд анхаарч өгөөч. Манай өндөр шил сумын эрүүл мэндийн төвийн барилга маш дөрөөцөө хагарч болох, цуурч болох, халуул дулаан алдах бүх газраараа алгадаг. Одоо тэр сумын эрүүл мэндийн төвд хүн эмчлүүлэх байтугай чагнуурaan барьсан эмчин, тариагаан барьсан совилогч нь өөрөө өвдөх хэмжээнд доройтцоо. бид бүхнийг нэг сайхан театртай болгож өгөөч гэдгийг хүсэж байна. Одоо их хурлын дарга ирсэн дээр. Төрийн албанд ирж ажиллах, за тэгээ ирж ажиллаад олон жил тогтвор суурьшилтай ажиллах мэрэгсэн боловсон хүчин гэдэг үл өнөөдөр баг байхгүй болсон. Энэ өмнө говь гэдэг, дорн говь гэдэг, ийшлээд Улаанбаатар хот гэдэг том зах зээлүүдийн голд яг оршиж байгаа аймаг гэдгээрээ энэ бэлтгэн нийлүүлэлт, ханган нийлүүлэлтийн сүлжээ тогтолцоог бий болгож зах зээлийг өөрсдөө үүсгэж хувийн хэмжлийн сонирхлыг татаж ажиллах нөхцөл боломж бол Дундговд илүүтэйгээр байна. За улсын хурлын дарга бус гишүүдийн хамтаар намрын чуулган завсарласан хугацаанд нийт 7 аймгийн 40 гаруй суманд ажиллаж олон нийтийн санал бодол тодонцсон асуудлуудыг сонсож хавар намрын чуулганаар хилцэн батлах хууль тогтоомжийн төсөлд иргэдийн оролцоог тусгахаар ажиллаж байна. 3 үндсэн шалтгаанаар байгуулагдсан болов гэж